Мандал 3 дугаар сургуулийн Батсуур ахлагчтай Хэрлэн Шижират мөнхсөл Минеби EHR 6 бүтээлээ танилцуулахад бэлэн болсон байна. За юун түрүүнд Монгол улсын өнөөгийн байдлыг товчхон тайлбарлаж өгөх юм бол Монгол улсад одоогоор хамгийн эрчимтэй хөгжиж буй аж ахуйн мал аж ахуй байгаа. Харин мал маллна гэдэг нь тийм амар зүйл биш бөгөөд нарийн уур ухаан болон олон төрлийн асуудлууд гарч ирдэг. Тухайн асуудлуудын хамгийн том нь болохоор мал тараг твэргээ алдах байдаг. Харин тараг твэргээ алдахад олон хүчин зүйлс нөлөөлдөг бол хамгийн том нь ус байдаг. Ус гэдэг нь маш энгийн сонсогдож иж магадгүй ч малдаа өвлийн хөөтөө үйлдвэрлэлд малд хөөтөө ус өгснөөрөө малын биеийн дулаан алдагдана. Харин дулаанаа алдсан мал тухайн дулааныг нөхөхийн тулд ихээхэн эрчим биеэсээ энерги гаргадаг бөгөөд тухайн энерги шинэ тэжээлээсээ олж авдаг. Ингэснээр хөөтөө ус өгөөгөө дулаан бүлээн ус өгснөөсөө илүү тэжээл ашиглана, илүү их зардалтай гэсэн үг. Мөн түнчлэн малын яг хүнтэй адилхан биеийн дархлаа тогтолцоотой байдаг бөгөөд дархлаа тогтолцооны систем нь унснараа ханиад томуу болон уушгины өвчин өвдөх магадлалтай. Гэхдээ 21-р зуун юм чинь тухайн усыг бүлээсгэх арга байж л тараа жишээлбэл мод түлээ нүүрс мөн нарны бойлоор ашиглах, цахилгаан бойлоор ашиглах гэх мэт байдаг. Гэхдээ цахилгаан бойлоор нь болохоор зах зээлийн үнэ нь болохоор 300 мянгаас сая 500 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин нарны бойлоор нь болохоор 3 сая төгрөгөөс 5 сая төгрөгийн хооронд байдаг. Түлээ нүүрс гэхлээр чинь болохоор ингээд тухайн хүнээс маш олон тийм цаг хугацаа шаардна. Мөн ингээд өдрийн туршид хийх ёстой ажлаа алдна л гэсэн үг шүү дээ. Харин манай бүтээл нь энэ бүх асуудлуудыг шийдэхин тулд сэргээгдэх эрчим хүч буюу нарны тусламжтайгаар бүх асуудлыг өртөг багтаагаар шийдэхийг зарсан байгаа. За манай бүтээл буюу EHR 6 төслийн маань туршилтын үр дүнд би та бүхэндээ танилцуулъя. За манай туршилтын үр дүнд болохоор бид бүхэн доктортой хөгжлийн бодлогод тулгуурлан бүтээгдсэн бүтээл гэж үзсэн байгаа. За яагаад вэ гэх юм бол бид бүхэн нэгт Монгол улсад эрчимтэйгээр дутагдж байгаа цахилгааны эрчим хүчийг нэгт асуудлыг нь шийдэж өгнө. За манай бүтээлийг харах юм бол ерөөсөө ямар ч тийм цахилгаан оролцохгүй ямарваа нэгэн гадны тийм цахилгааны эрчим хүч авахгүй цэвэр яг байгалийн тогтцол нарны энергийг ашиглаад бид нар усыг халааж өгөх байгаа. За хоёрт нь гэх юм бол ямарваа нэгэн нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаль орчин экологидо сөрөг үр дагавар авчрахгүй. За мөн дээрэс нь малын тарга твэрэг алдагдуулахгүй гэх мэтчлэн маш олон ач тустай байдаг байгаа. За уг бүтээл маань болохоор ажлах арга зам нь ердөө ингийн. За уг бүтээл дээр нарны панел буюу нарны толон дээр нарны гэрэл туснаар уг нарны гэрэл панел маань тэрхүү нарны гэрлийг цахилгаан болгоод энэ бүтээлэн дээр мэн суурилсан халагчд цахилгаан очно. За уг цахилгаан очснороо манай халагч халаад дотор нь байгаа ус буцалтлаа халж болно. За уг бүтээлийн маань туршилтаар болохоор 30 минутанд тэг градустай байсан ус 50 градус 51 градус хүртэл халсан тийм туршилтын үр дүн байгаа. Ийм учраас бид бүхэн хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаль орчиндөө хэрэгтэй экологийн системийг алдагдуулахгүйгээр мал аж ахуйгаа асуудлуудаа шийдэх арга замыг олж чадсан гэж үзэж байгаа. За мөн дээрээс нь бид бүхэн зөвхөн мал аж ахуй гэхгүйгээр мэдээж дэрээвэнд амьдардаг галгаатай айлууд маш их байдаг шүү дээ Монголын орчинд. Тэгвэл 100 ч гэсэндээ бид бүхэн хэрэглэх боломжтой. За яаж вэ гэхээр гэр ахуйтай ашиглах боломжтой. Бид бүхэн хамгийн наад захта ядчил хувц угаах усаа халаадаг. Уг халаад ингээ халаахад бид бүхэн түлээ нүүрснээс ахуулаад агаарын бохирдол хүртэл нөлөө үзүүлж болно. Ийм учраас манай бүтээл маань төсөл маань байгаль орчинд тэнцвэртэй мал аж ахуйд хэрэгтэй хүний хөдөлмөрийг хөнгөвчилж өрхийн зардлыг хэмнэсэн бүтээл болсон байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ нарны тойл сая дурдсанаар малчин айл болгонд хөдөө цахилгаанаас аслагдсан байдаг учраас нүүдэлж явдаг учраас өрхөөхөн нэг ахуйн хэрэглээнийхэн тогийг нарны панелаар гаргадаг. Энэ бол айл болгонд байгаа. Мөн энэ аккумулятор буюу энэ батарей 12 вольтын батарейг айл болгон ашигладаг. Бас энэ ерөөсөө бол энэ малчин айлуудад яг л байдаг 3 төхөөрөмжлөлтөө энэ 3 бол энэ нарны цэнийг удирдлага энэ юугаараа энэ удирдлагаараа тогоо хянаад мөн энэ батарейга цэнгэлдэг. Эндээс гарсан тогийг энэ удирдлага руу өгөөд удирдлаганаасаа энийг батарей руу өгнө. Батарейнаас бол ямар ч тог алдагдахгүй. Яагаад гэвэл нарныхаа цэнэгээр гарч байгаа цэнийг маань нарныхаа гэрлээр гарч байгаа цэнийг маань батарейныхаа алдагдж байгаа
тогийг сэргээж өгөөд одоо хэмчгэд бол ерөөсөө туршилтаар батлагдсан л да. Гаргасан тогоо батарейнаас гарч байгаа тогийг батарейнаас бол угаасаа ингээд ажиллуулахаар тог унан тэрийг яг алдахгүйгээр энэ нарныхаа толиор буцааж батарейгаа цэнэглээд тэгээ ерөөсөө ямар ч тийм аккумулятораа нураах эсвэл нарныхаа толийг шатаах гэсэн эрсдэл байхгүйгээр энийг ажиллуулж байгаа. Энэ хар савтай болохоор одоо үзүүлэн маягаар хийсэн. Тэгтээ доторх нь ажил нь энэ бол зүгээр одоо усны сав доторх усаа энэ дотроо одоо хийгээд халаана. Энэ харагдаж байгаачлан энэ холбогдсон энэ төхөөрөмжүүд маань бол одоо автомашины 12 вольтод ажилладаг форсун калагч, түл шалаагч. Тэгтээ бид нар энийг эрүүл ахуйтай холбоотой цоош инээр нь авсан. Эндээс аккумулятороос гарч байгаа хасах нэмэх хоёр утсыг зэрэгцээ холбож өгөөд дөрвөн халаагчид унж байгаа хүчтэл бол ерөөсөө яг ижилхэн унж байгаа. Цуваа холбохоор хамгийн сүүлд холбогдсон халаагч маань дутуу ажилласан. Тэгээд зэрэгцээ холбоод зүг ажиллуулсан. Энэ болохоор усны мэдрэгч, температур мэдрэгч, автомашины температур мэдрэгчийг бас энэ тог гаргаж байгаа учраас цахилгаан мэдрэгч тавьсан. Тэгээ энэ болохоор тэнүүд нөхгүй одоо эднэр нь. Тэгээ одоо энэ савн дотроо ус хийгээд энэ доор байгаа халаагчуудаараа усаа халаах. Одоо мал усалгааны ховоо буюу одоо мал усалдаг урт төмөр одоо усалгааны сав байдаг шүү дээ, онгоц. Тэрэндээ одоо манай уг яг системийн дагуу халаагчаа байрлуулж өгснөөр зөвхөн савч гэлтгүү худагнаас гарч буй усыг одоо халаагаад онгоцонд байхад нь халаагаад өгөх боломжтой. Бид бүхэн ямарваа нэгэн зүйлийг одоо санааг хулбарлсан биш, харин яг өөрсдөө системээр нь үндсээр нь холбож шин шийдэл гаргаж өгснөөр илүү онцлогтой байгаа. Онгоцондоо бол эдрийг бас шууд суурлуулад боочих биш. Онгоцныхоо уртыг хэмжээд яг литрээр нь одоо жишээ нь одоо энэ бол 35 литрийн сав 4 халаагч тавьсан. Энэ мэтчлэн онгоцоо яг 35 ч юм уу яг литрээр нь хуваагаад тэр юунда халаагчудаа суурлуулад яг ижилхэн системээр халаад одоо шууд онгоцонд байгаа усаа халаах боломжтой. Энэ санааг маань одоо тэмцээний удирдамж гараад тэрнээс хойш бид 2-7 хоногийн хугацаанд санаа гаргаад бицгийн багштай зөвлөдөд манай бицгийн багш болохоор бид нар болохоор нөгөө өөртөө хөдөө орон нутгаас оролцож байгаа хүүхдүүд болохоор бид нар одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа мал аж ахуйгаа яаж эрхэлдэг талаа тэрийгээр давуу тал болгож бүтээлээ та нар хийцгээе гэдээ одоо бид нарт хэлсэн. Бид нар тэрийгээ зорилго болгоод бид нар одоо малынхаа усыг яаж яах вүлээ гэдэг. Ер нь бол манай бицгийн багш санаа өгсөн л дөө энэ малын ус халаахгүй бол тухайн үед яг хүүтэрч таарсан л та. Яг хүүт ус өөх гэсэн чинь одоо бас болохгүй байна. Бид нар ингээ усаа халааж байна гэд. Тэгсэн чинь манай бицгийн багш одоо ийм халаагур усны бойлер одоо хийвэл бас болох юм байна. Энэ одоо малынхаа энэ тулгамдж байгаа энэ асуудлуудыг хэмнэж болох юм байна. Одоо та хэд ингэж яах юм бэ? Тэнгүүд бид яг судалгаагаа явуулаад малчтаас очиж судалгааны ажиллаа хийгээд дараа нь одоо ямар халаагур тавиул тохиромжтой, ямар савнд хийвэл болох уу? Яг ямар тойл, яг юу ашиглавал болох уу гэд янз бүрийн юм судалсан л та. Одоо нарны панел маань гэхэд одоо яг бид хэдийн ашигласан панел бол яг нөгөө хэрэглээний биш болохоор нөгөө батарейгаа цэнэглэх үүрэгтэй болохоор бид энэ хувиргагч удирдлагыг авсан. Айлуудад байдаг шууд 12 вольт гаргадаг бол батарейны шаардлага байхгүйгээр хоёр халаагчныхаа хоёр утсан төгөөд тэгээ шууд халах боломжтой.